За өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай улсад нийтдээ 17,000 гаруй аюулт үзэгдэл осол бүртгэгдэжээ. Өөрөөр хэлэх юм бол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цагаарын гаралтай, гамшиг аюулт үзэгдлийн тохиолдол 60%-аар нэмэгдсэн байна. Үүнийг дагаад онцгой байдлын алба багштын аюулгүй байдал, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн асуудал хөндөгддөг. Тэгвэл засгийн газраас онцгой байдлын алба багштын цалин хүссийг шат дараатаар нэмэгдүүлснээр цалин нь 103-аас 117%-аар нэмэгдэж, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн хүртээмж сайжирсан гэж тайлбарлалаа. Тухайлбал онцгой байдлын алба хаагчдын хувцсыг Цельсийн 400 хэмжээнд тэсвэртэй болгон сайжруулжээ. Мөн 2 хүн дундаа нэг амьсгалын төхөөрөмж ашигладаг байсан бол одоо хүн бүр тусдаа төхөөрөмжтэй болсон байна. Энэ хувцсны тухайд бол Цельсийн нэмэх 400 градусаас дээш гал тэсвэрлэх чадвартай. За хөдөлж газ нөгчөд гал төмрийн дуудлага болон дадлага сургалтанд орцдог энэ хөдөлгөөн амлалтын хувцас бие твтэйхэн өнгөн хөдөлгөөн хордгоо тийм давуу талтай тийм хувцас байгаа. Чийг дэвтрэхгүй ус нэвтрэхгүй. Энэ хувцсыг дагалдаж хөдөлгөөн мэдрэгч за станц болон бусад тийм багаж хэрэгслүүд дагалдаж ирсэн байгаа. Тусгай зорилттой хувцсан дотор манайх объектын галдуурын хувцсыг нодлон жилийн байдлаар нийслэлийн хүрээний албаагч нарт 100% хангалтыг тавиад олгогдсон байгаа. За ер нь бол объектын галдуурын хувцас Орос улбаны улсад үйлдвэрлэгдсэн манай стандартад үүссэн Оросын ГОСТ стандартын хувцсууд нийлүүлэгдэж явж байгаа. Мөн дээр нь одоо энд байгаа машинуудыг дагалдан Францын одоо Белорусын хувцсууд машин дагалдсан хувцснууд бас Европ стандартын хувцсууд дагалдаж ирдэг. Тэрийг манай албаагч нар өмсөж хэрэгжилж байгаа. Хувцас шатлаа гэдэг асуудал ярьдаг. Энэ нь бол хувцас шатах боломж байхгүй. Ер нь бол мэдээж гал давьяачаа тавих юм бол тэр хувцас мэдээж удаан байх юм болж чадна. Тэр нэг зай юу өднөр гэж байгаа штэ. Тэрнээсээ шалтгаалаад манайх стандартад нийцсэн хувцаал албаагч нартаа тавьж байгаа. Мөн техник тоног төхөөрөмжч сайжирч гал төмөр унтраах танктай болсон байна. 24 оноос хил онцгой байдлын байгууллагад ашиглагдаж эхэлж байгаа. Энэ ороптууд маань болохоор албаагч орох боломжгүй. Одоо нөгөө хийх дулааны өндөр үйлчлэлтэй тиймэрхүү томоохон хэмжээний одоо нефт бүтээгдэхүүний тиймэрхүү галууд дээр одоо алсан зайнаас удирдах одоо тухайн гал гарч байгаа гамшиг руу ойртох боломжтой гэсэн ийм үзүүлэлт ороптууд гомаа. Түүнчлэн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажилласан онцгой байдлын алба хаагчид 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө урамшууллыг олгож эхэлжээ. 2021 оны байдлаар албанд 5 жил ажиллаж байгаа. Ахлагч салтай энгийн гал сөнөгчийн цалин бол 1.1 сая байсан бол өнөөдрийн байдлаар 2.4 сая болж 117%-аар өссөн ийм үзүүлэлт байна. Офицер бүлдгүүний хувьд бол 1.2 саяас 2.5 сая болж 103%-аар өссөн гэсэн юм тооцоол гарч байна. Хамгийн сүүлийн үеийн дорон тоног төхөөрөмж, гал унтраах хэрэгсэл, хувцас хэрэгсэл 800 градус хүртэл одоо тэсвэртэй галын хувцасаас эхлээд усны аврах хэрэгслийн хувцас, за өндрөөс авран хамгаалах ажиллагааны хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд гээд ер нь дэлхийн нийтэд юу хэрэглэж байна тэрийг аль болох одоо үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай онцгой байдлын байгууллагын нийт одоо техник хэрэгслийн нийлүүлэлт бол 60.7%-тай байна. Цаашлаад энэ жилдээ багтаагаад эрхчлэлтэй багтаагаад бид 80% хүргэх. За ингээд ойрын 3 жилийн дотор бол нийт одоо хангалт нийлүүлэлтийг бид 100% хүргэнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Үзэгчдээ таны харж байгаа энэ нисдэг тэрэг бол онцгой байдлын байгууллагын албаа хаагчд болон одоо өвчтнийг тээвэрлэх зорилттой нисдэг тэрэг. Онцгой байдлын байгууллагад 4 ийм нисдэг тэрэг байдгийг нэгийг нь сургалтын зорилтоор ашигладаг. Цаашид бол бүсийн хэмжээнд мэргэжилтэн бэлтгэж бүс бүрт ийм нисдэг тэрэгтэй болгох. Цаашлаад 21 аймгийн хэмжээнд нисдэг тэрэгтэй болохоор зорж байгаа гэдгийг хэлж байна.